Hi guys, Цэцэ байна. Өнөөдөр Солонгост хамгийн ихээр ашигладаг топ 10 аппликейшнийг танд танилцуулъя. Энэ 10 аппликейшнийг Солонгос хүн төдийгүй гадаад хүмүүс ч гэсэн маш их ашигладаг. Энэ том зах зээлд аль хэдийн байр суурь олоод авчихсан. За хэрвээ танд хэрэг болох юм бол татаж аваад хэрэглүүл танд Солонгост амьдрахад эсвэл Солонгост ирэхээс өмнө бас мэдээд авчихад илүүдэхгүй юм. Toss гэдэг аппликейшн байгаа. За энэ маань болохоор банкны аппликейшн байгаа. Манай Монголд одоо хаам, голомт, TDB гэх мэтлэн банк тус болгондоо аппликейшн байдаг шиг Солонгос ч гэсэн KB, Үүри, Хана гэх мэтлэн банк тус бүрээр аппликейшнуд байдаг. Энэ бүх банкны дансын бүгднийг холбоод өгчдөг ийм аппликейшн байгаа. За мэдээж энэ аппликейшнээр дамжуулаад би өөрийнхөө гүйлгээ хийн. Энд байгаа тэнд байгаа банкныхаа үлдэгдлийг ингээд тус нь ороод шалгаад авахгүй. Энэ аппликейшнд би өөрийнхөө дансаа холбогдсон байхад бүх зүйлийг нэг дороос харах боломжтой. Хэрэглэхэд бол маш энгийн. Yogio. Энэ бол хоол хүргэлтийн аппликейшн байна. За Солонгосын хүргэлтийн үйлчилгээг бол надад хэлэлцэхгүй та бүхэн ч гэсэн мэдж байгаах. Маш хурдан шуурхай. Энэ хүргэлтийн үйлчилгээг бол аюул сайн хөгжүүлсэн орнуудын нэг гэж бодож байна. Монголд Toki гэж аппликейшн байдаг гэж сонссон. Хэрвээ Toki-гоос өөр аппликейшн байдаг бол та энэ коммент дээр үлдээгээрэй. За Netflix-ийг бол мэдгүй хүн баг байхгүй байх. Түүнээс гадна Coupon Play гэж аппликейшн байна. За энэ Coupon Play гэсэн ерөнхийдөө Солонгосын топ 10 аппликейшны нэг болоод аль хэдийн зах зээл байр суурь олоод явсан байна. За энэ аппликейшн нь Netflix-тэй яг л адилхан кино дүрсгчлүүдийг үзэх боломжтой. Гэхдээ юугаараа ялгаатай вэ гэхээр Netflix 1 сард 17,000 вон төлдөг бол Coupon Play нь 4,990 вон төлнө. Солонгос Google-ээс гадна NeurMap гэж байдаг. За энэ дээр болохоор юу байдаг вэ гэхээр Google-тай адилхан үйлчилгээг ерөнхийдөө бүгднийг үзүүлдэг. Гэхдээ илүү Солонгосын нийгэм за энэ орчинд тохирсон юм болов уу гэж хэлмээр байна. Манайхаа Google сайтад маш их хайлт хийдэг. Солонгос хүмүүс Naver дээр хамгийн их хайлт хийдэг байгаа. За түүний дараагаар Google. Яагаад вэ гэхээр Naver дээр ингээ ороод үзэх юм бол маш олон төрлийн үйлчилгээг нэг цэг дээрээс авах боломжтой. Танган маркет гэдэг маань болохоор ерөнхийдөө шинэ төдийгүй хуучин бараа бүтээгдэхүүнүүдийг хувь хүмүүс хоорондоо ингээд зарж борлуулдаг худалдан авалт гэдэг ийм аппликейшн гэж ойлгоход болно. Сайн хайлт хийх юм бол аюул зүгээр шинэвтэр тийм бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой байдаг. Би Coupon Play-ийг 1 сард 4,990 воныг төлөөд ашигладаг гэсэн. Coupon-ы одоо энэ аппликейшнаар дамжуулаад би бараа бүтээгдэхүүнээ үнэгүй хүргэлтээр авах боломжтой. Жишээлбэл одоо шинэ ногоо хүнс надад маргааш өглөө яаралтай хэрэг болоод байна гэх юм бол би яг одоо ороод энэ Coupon-аас шинэ ногоо хүнсээ захиалах юм бол өглөө 5-6 үе манай гэр уур 50-аас байх жишээ нь. Монголчууд болохоор Facebook-ыг маш хэрэглэдэг те. За түүнтэй адилхан солонгосчууд Facebook гэхээсээ илүү Instagram-ыг маш их хэрэглэдэг ба. За YouTube бол надад хэлэлцэхгүй та бүхэн мэдж байгаа. Монголчууд Facebook Messenger-ыг маш их ашигладаг, тийм үү? Солонгос ямар мессенжер ашигладаг вэ гэхээр KakaoTalk буюу Katook гэж ярьдаг ба. Katook-ыг бол Солонгост утастай бүх хүн хэрэглэдэг гэж хэлэхэд бол буруудахгүй байх. За хэрвээ Солонгост ирэх байгаа хүн байвал Katook гэдэг энэ аппликейшнийг татаад өөрийн ID-гаа үүсгээд ирээрэй. Энэ дэр бол бүх зүйлээ, бүх амьдрал өрнөдөг байгаа. За Katook-оор дамжуулаад маш олон зүйлийг хийх боломжтой. Мэдээлэл авчин, шопинг хийж олно, хин нэгэнд бэлэг, онлайн бэлэг өгч олно, таксигаа дуудчихна, тэрийн үнжаанд буюу дуудлагын жолооч дуудаад авах гэх мэтлэн маш олон төрлийн үйлчилгээг авах боломжтой. За өнөөдрийн миний хийсэн топ 10 аппликейшн байна. Зөвхөн миний хэрэглэдэг аппликейшн биш, Солонгос хүмүүс Солонгос даяараа хэрэглэдэг топ 10 аппликейшн байна. Хэрвээ хүмүүс мэдчихсэн гэсэн ийм аппликейшнуудыг таас миний комментээр үлдээгээрэй. Өнөөдөр ямарсан миний бичлэгээ дуусна үзсэн танд баярлалаа. Танд багчсан тус болсон байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээ зөмөрөө дахиад уулзъя. Bye bye.